김치 дууссан. жилдээ нэг 김치 дардаг хамартажсан одоо. Дуусж байгаа болохоор 김치ಗೆ дарнаа. Жилдээ нэг 2 том байцаагаар дардаг. Энэ жил болохоор 2 удаа дарч юм. Найзууд болохоор амар дуртай. Монголын 김치 итгэр ягаад ч юм мэдэхгүй. Давстай гэх юм уу тийм амар онцгой байгаад идэг. Тэгээд солонгос бичлэг үзэж байгаа. Бэлчунгооны бичлэг үзэж байгаа. 김치 дар сурсан. Солонгос тахтаа ерөөсөө солонгосоо сонирх төгсч байлаа, хийдэгч байлаа. Тэр Монгол ирээд хамгийн цаатал нь бяа ээж ангуу хийж үтсэн байна. Тэгээд ойр тол хийж чадахгүй байна. За бүдээжиг юмэрийг, 김치жиг юмэрийг бол гашаа. За тэгэхээр 2 том байцаа ийм болно гэсэн. За тэгээд энэ байцаагаа том болохоор ямар тайсан. Нэг хоног ингээ 2 байцаагаа дарцсан давстаа усна. За тэгээд ерөнхийдөө энэ мүү буюу цагаан луван. Өнгийн нэмжин луван, ингээд луван. За тэгээд бас сонгон болохоор кебаб буюу том сонгон хийдэг байсан юм. Тэгээд одоо болохоор манай урталт байхгүй болчиход энэ үүр хийж байгаа. Эхний зуурмага бэлтгэхийн тулд манайхаа зүгээр нөгөө будааны нөгөө юу гэдэг вэ нэг будааны угаар солонгосчууд хийдэг юм лээ. Би бол зүгээр гурлаар хийдэг. Одоо хийж үзүүлье. За тэгээд эхнийхээ 김치ийг саварчээ. Манай бог магны харилцагчийн бэлэг. 김치 авах нь аваарэ. За луунга цагаан хатаа бол иймэрхүү байдалтай үрчин. Тэгээ шууд хийчихье. За үлдэгдэл нь үргэхэд хэцүү байх юм бол ийм автомат үргэгчин дөгөө. Сонгоноо бол сайхан. Уурт нарийнх нь идэж болохоор сайхан ингээд бүгдийг хуваачнаа. Тэгээ хит хийх юм бол гашуун болох гээд идэг. Сонгон хийх юм бол гашуун болох гэж. Яг энэ хавцаа багт болно. За тэгээд ямар ч цаа орцоо бэлдэж байна. Тазан манар буюу нугсан сармас гэх юм уу? Хийдэг байгаа. За тэгээд энэ дээр ерөнхийдөө цагаангаа нэмэгдэн. Мялчи буюу нөгөө жижиг заасны амтлагч хийдгэлтэй зөндөө. Тэгээд Монголд байхгүй учраас заах болохлах гэдэг. Генет ингэж олохгүй учраас зүгээр ингэ хийчих болно. За одоо болохоор хэдүүлээ яг нөгөө 김치нийхээ амтлагч буюу дардаг тэр хэсгийг хий. Амтлагч нэг ерөнхийдөө камгааг буюу өөрийнхөө мэдрэмжээрээ хийнэ. За энд ерөнхийдөө чавсаа буюу будаагаар хийдэг. Будааны нунтгаар тэгээд гурлаар байсан ч болдог. Тэгээд ерөнхийдөө чавсаа байхгүй учраас гурлаа ингэж сайхан нунт юу яа юу гэх юм бүрмийгөө батлан ингэж утгана. Тэгээд энэ гурлыг заавч өгөө тусан дээр нь хийх бол халуусан дээр хийх юм бол гурлаа шууд ингэ багшилдаг чинь. Энэчээс өгөө тусан дээр нь хийгээд за иймэрхүү болгоод энэ маань буцлагаараа өөр өтгөн болгоо гэсэн үг. Тэгээд их өтгөн бол хийхгүй иймэрхүү баталтай хийнэ. Тэгээд буцлагыг нь хутгана. Цагаан луван, за тэгээд энгийн луван, тэгээд ногоон сонгон, за тэгээд тазан манар буюу сармас, нугсан сармас, элсэн чихэр, дашида, тэгээд дундаг цагаангаа орж байгаа. За энгийн цагаангааг нь ухаад хийж болно. Одоо манай байхгүй болохоор ингэж хийж байгаа. За тэгэхээр энэ болохоор мион гэж байгаа. Мион гэдэг нь хамт оруулдаг. Тэгтээ солонгосууд их дургу. Хүний одоо юу гэдэг бид муу сөрөг нөлөөтэй гэдэг. За тэгээд солонгосууд их ярихдаа гугсаан гэж ярьдаг. Өөрийнхөө орон нутагт одоо юу гэдгийг үйлдвэрлэсэн юмнуудаа. Тэгээд 김치эн дээр илүү их ярьдаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө энэ солонгосоос авчирдаг 김치 явахтаа ерөнхийдөө ингээд аваад ирдэг. Авч ирээд ерөнхийдөө 김치энд ашиглах юу гэдэг. Гуцуу гаруу буюу чинжүүний нунтаг байгаа да. Энэ ерөөсө хамгийн чухал орц. Бус нь ерөн зарим нэг дайсан жиж болно, дахгүй жиж болно. За ямар таачсан хийсэн гурлаа масаа ингээд бүндөргөө бутлан хутгаж өгөөд ингээд. Ингийн одоо удах хажуунд энэ гэх юм уу? За ерөнхийдөө ингээд баг буцлаад ирнэ. Би сая нөгөө мивоно жоох нэг хийчихлээ. Угаасаа бакцунгон хэлсэн хүн буруу харахаараа ирээ гэж. За ингээд буцлах дөхөөд ирэхээр нь юу хийх вэ гэхээр нөгөө ухрын махны дашаагаа хийнэ. Ихэж болохгүй. Ихийг л угаасаа махны хамт гарна. Тийм учраас ерөнхийдөө энийг бас яг буруу харж ахт нь хийх хэрэгсэлтэй. Гэхдээ яг хийж. За ингээд ерөнхийдөө буцалгаж эхэлнэ. Яг ингээд одоо гурлаа болгох гэх юм уу? Нэг тиймэрхүү байдалтай болно. Ингээд бүр буцлаад бүр амар буцлахгүй. Тийм учраас ингээд хутгаад ингээд орчихно гэсэн үг. За энэ дээр одоо юу хийх вэ гэхээр хамгийн түрүүнд чуг харуугаад байна. За энийг хэр хэмжээтэй хийснээс шалтгаалаад ерөнхийдөө халуун малуун бас тохирдог байгаа. Хэд халуун санагтай бол бас хэлсэн чихэр ерөнхийдөө солонгос хоолнуудад нэмждэг. Тэгэхээр халуун нь багасгадаг гэсэн үг ээ. За өнгө нэг иймэрхүү болоод ирнэ. 30 гаруйгаа бид нар би нэмсэн дээр юм шиг санагдлаа. Арай манай гэрийнхэнд бол халуудахгүй санагдлаа. За тэгээд надаас асуугаад байна. Энэ хэдэн зуун грамм, тэр нь хэдэн зуун грамм. Би бол мэдэхгүй шүү. Би бол мэдрэмжээрээ хийдэг хүн шүү. За ингээд. За нөгөө нундгалсан цагаан гагаа. Басгийн. Цагаан гагаа бол нэг амар их бол болохгүй. За дээр нь
нухсан саримсаа хийн. Нухсан саримсаа чинь. За ер нь ингээл одоо 9 чихрээ бас хийж өгнө. Өөр ногоонууд хөөрхөн гой ногоонууд хийж болдгийн. Гэхдээ нөгөө олон орцтой байхаар ажиллагаа ихтэй болчихно. Ингээл шууд талчин гэсэн үг те. Саваа төгсч мөш те. За тэр цагаанга. Энэ ногоон сонгон эднэр багтахгүй учраас би яг кимчигээ хийх үедээ завсар хийгээд явнаа гэсэн үг. Ногоон сонгон луу муу бол зүгээр өнгө зүс нэмэх гэж ерөнхийдөө хийхдээ орд юм билээ. Яг орцвол баг цагаан луунчгүй юучгүй оруулж болохоор юм билээ. Тэгэл ерөнхийдөө нутаг нутгаас шалтгаалаад хаандагаас шалтгаалаад орц морцоо тохирлол хийчихдэг юм билээ л дээ. Миний хувьд болохоор яг ингээ хийгээ сурчсан. Тэгээ ер нь гүчүү гаруугаа солонгос гүчүү гаруу сонгоол яг дагуу хийх болно. Тэгчманы үг бийгин 김장 하고 있어. 김장 하세요. 자 김치 다시 여러분들 보셨을 때 알아 힘? 힘. 기를 좀 이렇게 갖고 있지. 김치 다시 살아서 있다. 그렇게 보게 말을 다시가 아시고 багтчихлаа. Ер нь ингэ болсон. Ингээл ерөөсөө 김치нийхаа нөгөө байцааны завсар болгонд нь хийгээл ер нь оруулчихна да. Оруулаа авчихна гэсэн. За тэгээд 김치гээ ямар амттай болохыг бас мэдэж болно. Ингэж хагаад энэ хийснээс ингэ амтлаад янз яг хаадан болох. Ингээ одоо нэм хааж анах гэж хийсэн. Шууд ямар санамтлаа. Явчихгүй. Яа цэцэц. За ингээд бэлэн болсон. Ерөнхийдөө төгсөл хэсгийг аваад хайчнаа. Тэгээд дундуур нь ерөнхийдөө ингээ хуваачна. Юугаа хийхэд амар. Нөгөө 김치ний амтлагч хийхэд амар. Ингээд энэ хөө тавиад өгчээ. Тэгээ энэ албаар биш заавал биш шүү. За тэгээд ерөөсөө завсар болгоно. Ингэж хийн гэсэн үг. За тэгээ савн дотор хийсэн зүгээр тэгэхгүй бол их улаад болохоор юм дулаагаад мох болчихно. За тэгэл. 너무 잘했어. 이게 하여튼 못 쓰겠어. 맛있어요. 쇼츠 막 이렇게. 나도 이거 бас дарах хэрэгтэй байдаг. Би оруулахгүйгээр сайн тааж өгнө. Ингээд ерөнхийдөө ширүүн буюу тасалгааны тэмгч дуурт нэг хонуулна. Тэгээ хонуулчаад ерөнхийдөө хөргөчөндөө хийн. Манайх ер нь эндээ тавьдгийн. Та нар өөрсдөө хаан тавих юм дээр за. Баяртай.